Өнгөрсөн жил нэг архичин хойд эцэг 27 настай дагуур охин руугаа бензин цацаад шүдэн цайварч чатаасан хэрэг гарлаа. 3 настай хүүгийн их хохирогч бүсгүй 95% түлэгдэлттэй түлэнхийн төвийн сэхээний тасагт ирэхэд эмч нар түүнийг 3 хоногийн настай гэж оншилсан ч тэр өнөө хүртэл амьд байна. Бид нь гар хүрмэгц нүүрс шиг хар юм өмхөрч унах хөөрхий бүсгүй тэсэжгүйгээр тарчлан шаналхдаа надад тэр тариаг нь хийгээд явуулаад өгөөч гэж гуйжээ. Энэ тухай түүний ээж сүнжид маа. Охины маань бид барих барьцч байхгүй айгүй хэцүү байна. Байнга шүүс гожоод орны даавн их хурдан муухай болчих юм. Ямар ч байсан өнөөдрийг хүртэл тариагаар тогтооход байж л байна. Цусны шинжилгээ авах гэхээр цус ерөөсөө гарахгүй. Патгаар юм л гарч байна. Ханилсан араатандаа охиноо амьдаар нь шатаалгачих нь чинээ сансангүй гэж халаглжээ. Тэгвэл амьд хүн рүү бензин цацаад шүдэнс сурсан энэхүү ностой хэрэг Монголд анх удаач гарч байгаа юм биш. Соцлигмийн үед Дорноговь аймгийн Зүүн Баянгийн гарнизонд нэг шин цэрэг дээрлэхүү хал цэрэг рүү бензин цацаад шүдэнс сураад тавьчихсан удаатай. Ингээд энэ тухай өгүүлье. Зүүн Баянгийн гарнизонд гарсан энэхүү балмад хэргийг тухайн цаг үеийн удирдлагууд олон түмнээс нуугаад өнгөрсөн юм. Нар шарсан Зүүн Баян үнэхээр халуун тогоо шиг санагдаж шин цэргүүд санаа сэтгэлээр очингуудаа л унана. 3 жилийн аль бидэд тэдэнд ял мэд сонсогдож оргож шоронд орох, зориудаар гар хөлөө гимтэж эмнэлэг твтгэх нь олонтой. Улаанбаатар хотоос татагдж ирсэн Сөнг Баяраа гэгч залууг Зүүн Баянгийн гарнизонд шин цэрэг байхад дээд оны хал цэргүүд нь шал долоолохоор бакаалцсан ч угийн шүрмэслэг шазруун тэр харилцан нүдэлсээр 5-6 удаас эхлэхийн акт бичүүлж золтой л хар аримд илгээгдчихсэнгүй. Тиймээс угийн гүргэр түнд хал цэргүүд юм хэлэхэ болсон бөгөөд Сөнг Баяраа хал цэрэг болоотаа шууд л жагсаалын дарга болж буруус хийж эхэлсэн байна. Тэрбээр адилхан зоож байсан он жавуудаа бүгдийг нь дарамталж өөрийн засаглалаа бүрэн тогтоожээ. Гэхдээ түүн шиг сэргэлэн цэрэг тухайн үед Зүүн Баянд байсангүй. Сонс эргэх маршинт гүйхэд Сөнг Баяраа л ганцаараа торойдог байж. Буудлагад үнэхээр гарамгай. Шинэхэн Орос хороом чажигнуусан жагсаалын дарга Баяраа сүүлдээ цэргүүдийг өвлийн хүйтнээр шав шалтан гүйлгэх, шөнөөр босгож жагсаалын сургууль хийлгэх зэргээр зугаацдаг болжээ. Үүгээр зогсохгүй бөөссөн цэргүүдийг хүйтэн усанд зогсоож бээрүүлэх, өсгөлэн цэрэгт 8%-тай хоол идүүлж бөөлжүүлэх зэргээр хүний санаанд оромгүйгээр яргалдаг болсон байна. Тэрч байтугай шин цэргийн ам бүх байдаг юм гээд Хөвсгөл аймагаас татагдж ирсэн нэг шин цэргийн толгой руу лоомоор зөхөж байсан гэдэг. Мөн тэр галзуухны хүүхнүүдийг дуртай цагтаа эдэлж тэрч бүхэл эргэлтээр ирсэн цэргийн эхнэрийн хүүтэл шалган нэвтрүүлэх байрны өрөөнд нөхрийнхэн дэргэд цогцохоод гараад явчихдаг байж. Үнэн дээр түнд хинч юм хэлдэггүй байсан бөгөөд хороо цэргийг ганц хашгираад л жагсаадаг байсан болохоор офицерууд хүртэл дүүлж зовддог байж. Хитрхи даварчсан Сөнг Баяраад цэргүүд фашист гэдэг хожигч далдуурхан шоолж хөхөрлөдөг байсан бөгөөд халахын шоронд гитлэр төрөө гэж байсан бол ардын харинд фашист Баяраа гэгч инхүү мэндэлжээ. Фашист Баяраа сүүлдээ бүр хэрээс хитэрч Дундгов аймгаас татагдж ирсэн Гал Бадрах гэгч шин цэргийг банддаж орхижээ. Тэр өрдөнд орон шоронд орж байгаагүй мөртлөө ийм муухай юм хаанаас урсан юм бөө мэд. Цаанаас л нэг хатгаад байж л дээ зайлвал. Түүнд хэд хэдэн удаа банддуулсан Гал Бадрах сүүлдээ явж чадахгүй болж доошоогоо цусаалддаг болсон бөгөөд үүнийгээ бусад цэргүүдээс их нуудаг байж. Фашист Баяраа нэг орой цэргийн казармд халамцуухан орж ирээд Гал Бадрахын шилэн хүзүүн дээрээс татгаж аваад энэ бол миний банд гэж олон цэргийн өмнө цоллжээ. Энэ нь түүний сүүлчийн үг байлаа. Төдөлгүй оройн тоо дуусч цэргүүд унтах үед фашист Баяраач бас хувцас тайлаад орондоо оржээ. Гэвч тэр Гал Бадрахын хэд хоногийн турш тархиндаа бясалгасан аимшигтай төлөвлөгөөг өчүүхэн ч гадарласангүй. Тухайн үед Гал Бадрах Невалтай байсан бөгөөд тэрбээр цэргүүдийг унтсны дараа ротын агуулхад бэлдэж байсан канистртай бензинээ барьсаар Баяраа руу өгчээ. Тэгээд түүний хүнжлийг сөхөж бензин цацуутаа. Би ч Гал Бадруулж дөл цацруулдаг Гал Бадрах шүү дээ гэж шүдэнс зурж орхисон байна. Фашист Баяраа аимшигтай муухайгаар чарлаад казарм дотор улаан гал улалцуулаад алгүйгээд байсан гэдэг. Цэргүүд түүнийг харсаар байгаад л шатаалгаж орхисон байгаа юм. Үнэн дээр түүнийг аврыг гэсэн бодолтой зэрэг ганц ч байсангүй. Бүхнийг яргалж дарамталж өмнөөс өхрүүлж байсан болохоор аргачгүй юм. Харин түүний казарм дотор улаан гал улалзуулаад хашгирч гүйх хооронд Гал Бадрах гадагш гарч харуулын цэргийн АКМ-бог булааж аваад тархиа зад буудчихсан гэдэг. Харин дээр өгүүлсэн архичин хойд эцэгт амиа хорлчих зүрх зориг дутжээ. Тэр өмнө нь ч бас дагуур охиныхон хувцас хунрыг шатааж байсан байна. Энэ тухай охины ээж Хараатан хараншинтай нөхөр маань миний охиныг өмнө нь өшөглөж үстэж чирээд толгойг нь хаглах бол энүүхэнд байдаг байлаа.
Байн хувцсыг нь шатаана. Бүр ямар ч хувцгүй чармай шалданч болгож байсан. Манай энэ охин угаасаа гар хөл муутай. Хүний өдөөс эсэргүүцэл үзүүлэх чадалгүй. Түүнийг зодлож чадахгүй болохоор л дээрлэгдэг байсан байхгүй юу? Хүүхдүүдтэйгээ нийлээд энийгээ өмөөрөөд нөхрөө манай орон гэрээс явуул гэдэг байсан. Арай чи майхтрын болчихно гэж сансангүй. Хоорондоо маргалдаж байгаад гайгүй болчихдог юм даа гэж бодсоор яваад л эцсийн эцэст ийм юмд хүрчихлээ. Химээжээ.